За энэ удаагийн бичлэгээрээ та бүхэнд Мазала буюу говийн баавгайн тухай мэдээллийг хуваалцъя. За Монгол улсад бол улаан номонд бүртгэгдсэн нэн ховор амьтан гэж үзэж байгаа дэлхийн хэмжээнд устдаж буй зүйл гэсэн ангилалд багтдаг. Одоогийн байдлаар Монголын говьд 50 орчим толгой байна гэж ингэж тоологдсон байгаа. За улаан номонд бол 1992 онд Оросын эрдэмтдийн ангилал зүйлийг тогтоосон хуулиараа одоо ийм байдлаар бол тусгагдсан байна. Ерөнхий одоо төрхөн ойн хүрэн баавгатай адил боловчиг биеэр бага цагаан богд уулын орчимд одоо нутаглаж байна гэж ингэж тогтоосон байгаа. За Мазалаг судлаж илрүүлсэн түүхийн хувьд бол 1870-аас 1873 онд Оросын Пржевальский нар анх Арсыг нь үзсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. 1899 онд мөн одоо Оросын эрдэмтэн Ладагийн мөрийг нь үзэж судалгааны тайландаа бичиж үлдээсэн байдаг бол 1930-ад оны үед Смуков нарын эрдэмтэд бол цагаан богд ууланд Мазалан уул мөртөө таарчилсан боловч бодитоор үзээгүй байна. Харин 1943 онд Юнатов Мурзаев нар бол бодитоор үзсэн гэж одоо судалгааны тайландаа бичиж үлдээсэн байдаг. За энэ одоо зурган дээр бол Алтан өвөр говийн цагаан богд уулын аараг толгод харагдчихэв. Эдгээр аараг толгод бол Мазалаа анх олдсон нутаг дэвсгэр юм байна. За энэ одоо мэдээллийг Самья Батогтой хараал Пхозын нарын одоо 2019 онд бичсэн Мазала гэдэг номноос авсаа. За тархацын хувьд бол одоо энэ газрын зураг дээр байгаа энэ одоо бүс нутагт байгаа Баянгор аймгийн өмнөд буюу говийн их дархан газар Алтан өвөр говьор одоо нутгалж байна гэж ингэж үзэж байгаа. За энийг ингээд тодруулаад харахаар Атас богд уул, цагаан богд уул гэсэн ийм одоо газрууд одоо энд бүртгэгдсэн, нэрлэгдсэн энэ газруудаар бол нутгалж байна гэж ингэж үзэж байгаа. За Мазалаан эрийг нь шармааха, эмийг нь эвш, бамруушийг нь аламцаг гэдгээ. Шармааха дунджаар 120 кг орчим жинтэй, эвш нь 85 орчим кг жинтэй байдаг байна. Сэрвэний өндөр нь ойролцоогоор 80 см орчим, хонлооны өндөр нь 70 см орчим байдаг гэж хэлбэр хэмжээг нь тогтоосон байна. Эвш жил өнжөөд нэг аламцаг төрүүлдэг. Хүч тарахтаа жилийн хаяа ихэр аламцаг төрүүлдэг байна. Эдэш тэжээлийн хувьд бол говийн ургамал болох бажуун харамгийг голчлон иддэг, мөн шавж мэрэгч сэг зэм иддэг. Ийм онцлогтой учраас одоо Мазалаг элдв идэгчдэн ургамлаарч хоолдог, махан хоолч бас иддэг. Ийм учраас элдв идэгчдэн гэж нэрлэдэг байна. Мазалаа нутгалдаг нутгаар газар малтаж бажууны үндэс олж идсэн ийм хонхрууд олонтой таар. За Монгол улсад Мазалаг хамгаалах ажлууд бол нэлээд өргөн хүрээтэй хийгдэж байгаа. Юуны өмнө бол Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн байна. За говийн их дархан цаазд газрын одоо газар болгож тэр нутгийг одоо дархан цаазд газар болгосноор тэр одоо хамгаалалтын хүрээнд бол устж үгүй болох эрсдлээс бол аврагдсан байна. 2013 онд байгаль орчин аялал жуулчлалын яамны дэргэд Мазалаа хамгаалах ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийн хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 50 гаруй автомат камер суурилуулсан байна. Мөн одоо нэгдсэн үндэсний байгууллагын за одоо дээр өгүүлсэн одоо ажиглалтын камер дээр ямар одоо зураг бичлэгүүд буусныг бас та бүхэнтэй хуваалцъя. За энэ бол 2024 оны 6 сарын 26-ны бичлэг байна. За энэ бол 24 оны 8 сарын 25-ны бичлэг байна. За 25 оны 5 сарын 9-ний бичлэг байна. 25 оны 3 байна. За эдгээр нь дандаа ажиглалтын камерт бүртгэгдсэн байна. За энд бол видео байж байна. За далан дээрээ цагаан толгойтой голцоо байдаг. Тэр нь бол харагдаж байна. За энэ мөн бичлэг байж байгаа. За энэ бол ажиглалтын камерт бичигдсэн бичлэг. За Мазалаад ямар аюул тулгарч байгааг бас та бүхэнтэй заримыг нь хуваалцъя гэж бодож байна. За манай Монголын говь бол уул уурхаан гол бүс нутаг байгаа. Тэгэхээр энэ нь бол бас Мазалаан орших одоо өсөж урчих энэ одоо нутагт байгаа учраас бас нэлээд аюулыг бас үүсгэж байна гэж үзэж байгаа. За энэ бол энэ судалгааны багийнхны хийсэн баримтат канон дээрээс энэ бичлэгийг авсан. За энэ дээр бол ингээд
Монголын говьоос нүүрс тээвэрлэж бүгд найрамдах хятад ард улс руу явж байгаа юм цуваануудыг харуулсан байна. Энэ эхнээсээ бол төгсгөл хүртлээр бол хэдэн километр юм үргэлжилж байгаа юм цуваа явж байна. За энэ нь бол бас тодорхой хэмжээгээр хөрсний эвдрэл, за тэгээд дуу чимээ, олон зүйлийн хүчин зүйлээс болж бас говийн одоо байгаль экосистемд бол сөрөг нөлөө үзүүлж байгаа. Нэг аюул занал бол ган зод Монгол бол уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нь ойр ойрхонд автагдж байгаа. За энэ мазаалаан идэж тэжээл ховордох, зааман одоо өсөж үржих нөхцөлд нь сөргөөр нөлөөлөх юм одоо олон зүйлийн хүчин зүйлийг үүсгэж байна. За мөн хүмүүсийн байгаль ээлгүй үйлдэлүүд, за одоо замруу газар дур зорхоороо явуулах, за мөн мазаалааг айлгаж ичээх ийм олон одоо сөрөг үйлдэлүүд бол бас мазаалаад 50 амьдрахад нь бас санал хийлж байгаа юм одоо байдал байна. Энэ мазаалааг хамгаалах хүмүүс нь бол монголчууд бид нар өөрсдөө. Тэгэхээр энэ төрөл зүйлийг одоо устдаж үгүй болох уу, устдахгүйгээр цааш нь ингэж өсөж өрчихүү гэдгийг одоо монголчууд биднээс шалтгааллах учраас бид нар энэ талаар ойлголт мэдлэгтэй байж хойч үеийнхэндээ тодорхой шинжлэх ухаанч мэдээллийг ойлгуулж, дамжуулж өгснөөрөө бас хүн болгон энэ мазаалааг хамгаалах тал дээр анхаарал тавьж энэ устдаж үгүй болохгүй үлдэх учиртай. Тийм учраас бид нар энийг анхаарах. За энэ хүү видеог бэлтгэхэд мэдээлэл өгч одоо мэдээлэл хуваалцаж зөвлөгөө өгч туссан шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Шав Батогт хотод талархал илэрхийлье.